Хадватар аваргын Зэ охин намуун жаргал спортын гимнастикаар 7 жил хичээллэж байгаа бөгөөд өсвөрийн дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тэрээр өмнө нь дэлхийн бусад улс орнуудад болсон тэмцээнд оролцсон амжилт гаргаж байсан. Харин энэ удаа энэхүү дэлхийн аваргад оролцох гэж байгаач санхүүгийн хөндрөл үүсчээ. Өсвөрийн багт амирчид үндэсний шигшээ багт байдаггүй учраас өөрсдөө тэмцээнийхээ зардал зэргийг бүрдүүлдэг. Иймд намуун жаргал тэмцээний зардал болох санхүүгийн дэмжлэгийг монголчуудаас хүсэж байгаа юм. Намуун жаргал анх 7 настайдаа гимнастикаар хичээлж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу тасралтгүй 7 жилийн турш спортын гимнастикаар хичээлж байгаа юм. Түүний гэр бүлийнхэн бүгд спортоор хичээлдэг байсан нь намуун жаргалч нөлөөлөн тэрээр өөр спортыг сонирхох бус гимнастикийн спортыг анх сонирхож байснаа хэллээ. Манай гэр бүл ингээд амар олон спорт хүмүүс байгаа. Тэгээд ер нь тэрний их нөлөөсөн. Тэгээд би өөрөө амар хөдөлгөөнтэй хөвгтэйсэн болохоор нь бол тэгээд орж ирсэн. Тэгээд орж ирэл ингээд томаагаа нэрийг харчаал. Ваа ямар гоё юм гээл. Тэгэл ер нь таах учраас. Энэ бол 7 хоногт 6 өдөр явдаг. Ер нь бол дандаа 6 өдөр яваад бүтэн өдрөө л амардаг. Спортын гимнастикийг амьдралынхаа нэг хэсэг болгон 7 хоногийн дийлэнх өдөр нь хичээлийн хажуугаар бэлтгэлээ хийх шаардлага түнд үүсдэг. Гэтэ тэрээр спортоос шантраагүй харин ч өөрийг нь зөв бие хүн болгон төлөвшүүлж байгаа энэ спорттоо хамгийн дуртай байдаг байна. Яг нэгээрээ л явны амар сонирхолтой ингээл амьдралынхаа нэг хэсэг болсон байхаа ингээд яг ингээд шинэ идмэн сураал жоох ингээд ядраад ирэхээр ер нь жоохон шантар штэ. Яг тэр үед болохоор ингээд яагаад тэгсэн мөлий тэр гэдгээ бодоод тэгээд ер нь бол баг шантрахаа тэргээ ингээд даванд болж чаддаг юм. Спортын гимнастикаар хичээснээр бие галбар болон сэтгэл санааны хувьд бүрэн төлөвшөж энэ хоёрыг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломж бүрддэг байна. Мөн спортын гимнастикаар хичээснээр олон спортын суурь тавигддаг учраас өөр төрлийн спортоор хичээлэх боломж бүрддэг байна. Түүний хувьд спортын гимнастикаар хичээсэн 7 жилийн хугацаанд дотоодын болон гадаадын олон тэмцээнд оролцсон амжилт гаргаж байсан бөгөөд энэ удаад өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломж бүрдэн бэлтгэлээ базааж байна. Эхнээс нь ингээд сэтгэл санаагаа бэлдээд, бие бэлдээд, энэ бол бүх юм эхнээс нь ингээд зохицуулж авчих юм бол тэмцээн дээрээ гайгүй сандарч мандрахгүй. Сэтгэл зүгөө ч гэсэн давхар бэлдсэн. Тэгэхгүй бол ер нь бол ингээд сэтгэл зүггүй ингээд очих юм бол амар сандарч мандраад юм алдах магадлал өндөр штэ. Бид нар одоо ганцхан энэ тэмцээнд биш ер нь одоо ингээд Орос руу, Америк руу гэдээ бас олон тэмцээнд явж байсан. Тэгэхдээ тэрх болгондоо дандаа өөрсдийнхөө эсийнхээ дэмжлэгтэйгээр эсвэл гадны бас спонсор компаниудын дэмжлэгтэйгээр явдаг байгаа. Тэгэхээр яг тэр болгоо ингээд нэгээс 2 удаа тэмцээнд жилдээ хамгийн багтаа явж байгаа учраас айгүй их зардал ордог гэсэн үг. Тамирчин хүний хувьд дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцоход бэлтгэл сургалтаас гадна санхүүгийн асуудал бэрхшээлээ дагуулдаг. Тиймдээ ч энэ удаад намуун жаргал охин өөрийн оролцох өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд явахын тулд монголчуудаас санхүүгийн дэмжлэгийг хүсэж байна.